сүүлийн үед ер нь одоо энэ мансууруулах бодис за тэгээд яг энэ хар тамхины төрлийн одоо хэрэглээ бол нэлээд ихсээд байх шиг байна. Тэгээд энэ маань болохоор бас яаж одоо яг энэ эрүүл мэндийн салбар дээр яаж харагдаж байна вэ гэхээр ер нь нэг 15-6-аас дээш насны одоо 35 хүртэлх насны хүмүүс ер нь дийлэнх нь одоо хүүхэд залуучууд ирж үйлчлүүлж байна. Тэгээд энэ маань яаж харагдаж байна вэ гэхээр энэ уудаг одоо усаар даруулаад уудаг ходоодонд очиод одоо юу гэдгийг задардаг одоо уусч задардаг гэсэн үг шүү дээ. Одоо ходоодны одоо өндөр тэр хүчлээр одоо юу яаж задардаг тэр имийг зүгээр одоо юу чинь нүдэж нунтаглаач гэдэг юм уу суцанд хийчихэж байгаа. Тэгээд тэр суцанд хийж байгаа тэр юу маань мэдээж одоо юу гэдгийг ходоодонд уусах хэвээр имийг хүчээр явж нунтгалж шингэлж байгаа суцанд хийхээр тэр чинь суцыг бөглөж байгаа гэсэн. Тэгээд суцыг тэр нөгөө тижээдэг одоо хурууг жишээлбэл тижээж байгаа тэр суцыг явж бөглөө хийчихээр тэр бөглөрсөн хэсгээс урагшаа ямар ч тижээлгүй болно гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө нэг муухай хар борц шиг хуруу гаргаар чинь тэрийг өнөөдөр одоо яг үнэндээ бол тэгцэн хойно одоо энэ хүүхд залуучууд ирээд яана одоо бигээд ирдэг. Ирэхээр бас би ингээд одоо юу гэдгийг хар тамхины төрлийн юм хэрэглээд ингэчлээ гэж хизээч ирдэггүй. Ямар нэгэн байдлаар худлаа үний юм ярьж нуух маягтайгаар ирдэг. Тэгээд тэднийг бид нар одоо эмчилгээ онцлогооны зорилготойгоор зайлшгүй ингээд одоо яг хэрэгэлсэн яасан хийсэн нэг үнэн бодтоор нь та хэлээд байгаа гэхээр хэлдэг. Тэгээд яг үнэхээр тэр харалцсны дараа бол одоо өнөөдөр Монголд битгий хэл одоо дэлхий дээр тэрийг бол эргүүлэн сэргээх ямар ч нөхцөл боломж байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо яг хөө ер нь хэрэглэх ёстой одоо имийг одоо тэр үлвэл жишээлбэл өвчин амдаадаг юм байгаа юм. Эсвэл одоо юу гэдгийг нөгөө нэг тэр газ маз үнэрлэлээ барьлаа гэд хордож өрөөд ингээд нь шүү дээ. Тэр чинь одоо зориултууд нь шал ондоо юмд л зориулагддаг юмнууд шүү дээ. Тэгэхээр зориултын имийг зориултын байдлаар нь ашиглахгүйгээр ийм байдлаар ашиглахаар мэдээж хүний эрүүл мэнд амь нас одоо цаашлаад одоо юу гэдгийг тэр эргэтэн тайрагдах барих ингээд ийм зөндөө тийм хүнд асуудлууд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо саяны энэ яриад байгаа миний хэлээд байгаа энэ хүүхд залуучууд маань болохоор бие биентэйгээ одоо дарваад бие биенээсээ ингээд сонсоод бие биенийхээ ингээд нөлөөнд автаад тэгээд нэг удаа хэрэглээд үзчихье, хоёр удаа хэрэглээд үзчихье гэдэг байдлаасаа болоод зүгээр нэг хамгийн сүүлд их чинь нэг 17-8 настай охин зүгээр найзуудыгаа дагаж яваад хэрглэж үзье гэд нэг удаа хэрглэж үзээд тэгээд нэг гарынхаа 5 хурууг тавлангийн тариус. Тэгээд нэг удаагийн зүгээр энэ болгоомжгүй үйлдэлээс болоод тэр хүн чинь насан туршдаа ийм тахир татуу болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш харамсалтай. 17-8 настай хүн хүүхэд гэдэг чинь одоо өстө эд цэцэг цэврүү шиг жинхэнэ одоо юу гэдгийг нөгөө сурж боловсрох за цаашлаад магадгүй улс орондоо ихийг бүтээх аав ээж ах トゥ хамаатан садан дотроо одоо хамгийн мундаг нь явах ч байсан юм лөө. Гэтэл тэр хүүхэд ингээд зүгээр нэг удаагийн юм болчмгүй хөдлөөс болоод насан туршийн тахир татуу тийм байдалтай л үлдчих энэ бол маш харамсалтай хэрэг. Одоо яг иймэрхүү байдлаар ирж байгаа энэ хүүхэд залуучуудын ингээд яг арталт нь ингээд эцэг их одоо асран хамгаалагч нарын анхаарал жоохон суларсантай л ерэн жоохон холбоотой харагдаад байна. Тэгэд ингээд ярилцаад үзэхээр одоо хөдөр нутгаас одоо хотод ирж сууршиж байгаа оюутан залуучууд ч гэдэг юм уу эсвэл нөгөө аав ээж нь гадагшаа дутгшоо явцсан тэгээд би гэртээ ингээд одоо юу гэдгийг хамаатныхаа айлд байдаг ч гэдэг юм уу ер нь нэг жоохон тиймэрхүү талын одоо асуумжууд яригддаг л да. Тэгэхээр яг миний зүгээр яг дүгнж байгаа миний харж байгаа өнцөг бол ер нь асран хамгаалагч аав ээжийн хараа хяналт жоохон суларсантай илүү холбоотой юм шиг харагдаад байдаг шүү дээ.